За сайн байцгаана уу хүмүүстээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Асинхрон 25 дахь хичээл хүрж байна. За энэ удаагийн хичээлээр бид гүйлгийн тэгийг тал хичээгүй тэг болон татлахын тэгээс яаж ялгах вэ гэдэг онцлог шинжүүдийг судлах болно. За тэг гэдэг нь тогтсон зурлага, хэм маяг гэсэн утгатай. Тэгэхээр Монгол үндэстэн бол эртнээс одоо хүртэл ерөнхийдөө олон бичиг үсэг зохиож хэрэгжилж ирсэн. За түүнийг уран гоёор бичдэг уламжлалтай бүрэн бүхэл бүтэн тогтолцоотой байсан. За түүн дотроос бол хичээнгүй тэг, татлахын тэг, гүйлгийн тэг гэсэн тэгийг хооронд нь ялгахч сурах нэ өнөөдөр. За хичээнгүй тэг гэж юу хэлэх вэ? Бичгтээ бол ацаг шүдийг тод гаргацтай бичдэг. За анхлан суралцж байгаа хүмүүс бол энэ тэгийг бичих нь их зүйтэй. Яагаад тэгэхээр үсгийн зурлага, зурам, цэг тэмдгийг зөв бичиж сурснараа бусад тэгүүдийг сайтар эзэмших үндсэн суурь болдго юм аа. Татлахын тэг байна. За татлахын тэгийг бол нэг шүдийг нэг бүрчлэн зуралгүйгээр тэр ацгны олон цөөн байдал тохируулаад богино урт нуруу татаж шүдийг хэмнэж бичдэг ийм бичиг байна. За өөрөөр хэлбэл хураангуйлан бичих арга гэж үүнийг хэлнэ. Тэгэхээр татлахын тэг бол хурдан бичдэг, уран бичлэгийн нэгэн төрөл урлаг гэсэн үг тийм ээ. За гүйлгийн тэг гэдэг нь хичээнгүй тэг, татлахын тэг хоёрын завсрын шинжтэй. Өөрөөр хэлбэл хичээнгүй тэгээс арай хурдан, татлахын тэгээс арай удаан ийм бичгээ гэсэн. За тэгээд энэ гүйлгийн тэгийг бол хүний яриа, харилцан яриаг тэмдэглэхтэй холбоотойгоор үүссэн 19 дэх зууны 2 дугаар хагас бол энэ бичиг тэг үүссэн гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. За тэгвэл гүмгхэн бичгийн зарим нэг үсгийн зурлагын онцлогуудыг дэлгэцээр харуулж байна. За титмийн шүдийг бол гол төлөв бага хэмжээтэй бичнэ. Шүдийг бол мэдэгдэх төдий гүйл гэж бичнэ. Сүүлийг урт нуруутай бичихгүй. Номыг шүдгүү бичнэ. За эр үсгийг бол эхэнд дунд дадагт үзэг салгахгүйгээр хурдан бичдэг. За га болон наа үсгийн өмнөх туслыг их мэтлэнгээр ийм хэлбэртэй бичиж болно. За гидсний өмнө орсон ДТ үсгийг бол шүдгүү бичнэ. За эр үгэнд орсон Х үсгийг бол үзэг салгахгүйгээр мөн шүдгүү бичнэ. Ба Б үсгийг шүдгүү бичнэ. Үгийн дунд орсон эс үсгийг бас шүдгүү бичнэ. Адагт орсон им үсгийг бас үзэг салгахгүйгээр бичнэ гэх мэтлэнгээр үсэг зурлаг болгон дээр онцлогуудыг бол тайлбарлаад зургийн дэлгэцээр харуулж байна. За тэгэхээр хүүхдүүд та бүхэн дэвтэртээ дараах үснэгтийг зураад хичээнгүй тэг дээр зарим онцлог ямар зурлаг байна, онцлог үсэг нь ямар үсэг байна, гүйлгийн тэг дээр онцлог зурлаг, онцлог үсэг юу байна, татлахын тэгийн онцлог зурлаг, онцлог үсэг юу вэ гэдгийг товч тэмдэглээд гэрийн даалгавраа хийгээрэй. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Хичээлийн дараах сорилоо өгөхөд илгээгээрэй. Амжилт хүсье.